Сайн байна уу? За 1 2 3 дугаар сард он гараад уншсан номнуудынхаа товчийг танилцуулъя. За энгийн дадал. За энэ ном маань 1 сард уншсан ном. За шинэ зорилтууд тавиад түүндээ одоо хүрэх гээд явж хахад саад бэрхшээл тулгараад яаж хийхээ мэдэхгүй, юунаас эхлэхээ мэдэхгүй эсвэл эхлүүлсэн бол үргэлжлүүлээ цаашаа явахад хэцүү те гаццсан болвол энэ ном үнэхээр тус болох ном болов уу гэж бодож байна. За дараагийн ном 2 сард уншсан ном. Амьдралын баяр хөөр гэдэг ном. За энэхүү ном маань түлхүү эмэгтэйчүүд маань уншвал илүү өөрийгөө мэдрэх ном юм болов уу гэж бодсон. Одоо мэдрэмжүүдээ бид хэрхэн зохицуулж бас болох юм. Хэрхэн эмэгтэйчүүд бид амар тайван байвал ямар их боломжууд бас бий байдгийг өөрийгөө чагнах ном юм болов уу гэж хэлмээр байна. За дараагийн 2 сард 2 ном уншсан байна. За энэ бол Норвеги одоо хүний бичсэн гэр бүлээ хэрхэн аж аргалтай байлгах вэ? Тэ энэ одоо хүүхэд хүмүүжүүлэлийн чиглэлээр нэлээд туршлагатай хүний бичсэн ном байгаа. Гэр бүлээ одоо ер нь асуудал үүссэн тэрийгээ ер нь хэрхэн шийдвэрлэх вэ? Яавал бид одоо аж аргалтай амар тайван байж болох юм? Үр хүүхдтэйгээ ээж нь аав нь тэр талаар бас сонирхож байгаа бол энэ ном танд тус болох болов уу гэж бодож байна. За 3 сард уншсан ном бол Игэл амьдрах ухаан. За энэ ном маань энгийн 100 дадлын тухай өгүүлэх болно. Өдөр тутамд тохиолддог маш энгийн бидний хийж явдаг. Гэхдээ зөксөө та анзаарах юм бол энэ одоо 100 дадал маань бидний амьдралын одоо салшгүй нэгэн хэсэг мөн томоохон амжилтуудын одоо яг үндэс суурь эхлэлийг тавьдаг юм болов гэсэн сэтгэлүүд төрсөн. Тэгэхээр та өөрийгөө чагнамаар бас байвал хэн бүхэн ямар ч хүн уншсан бас энгийн тэгээд маш авууштай санаанууд байхаар бичигдсэн ном байна лээ. За баяртай.